За скотерын утгасны данхашд нь шүүх хурал нэсний гэдэг тийм. Өнөөдөр уралдаанаар хамгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаа ялах төлөв үлдэж хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн ганц бүх мөнгөнд толгоноор талбарт хэрэгэлцэнэ. Нарийн бичгээс ирцээ илтгэе оролцогчид сууж болно. За шүүх хуралдаанд оролцуулах хүмүүс ирсэн байна. Хурлыг үргэлжлүүлээ. За хэрэг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн гэдэг хоёр шүүгдэгч ойлгож байгаа тийм ээ. Хоёр биендээ хохирогч тийм ээ. За шүүгчийн туслах танд шүүх хуралдааны дэг танилцуулж эрхүүрийг тайлбарлаж өгч гар үсэг зурулсан уу? Ойлгосон байгаа юу? Өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Баярбаатар даргалан, нарийн бичгийн дарга инхчин, за улсын яллагчаар хяналтын прокурор Ууганбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч, мөнх толгойн өмгөөлөгч Гүдэр Гансүхний өмгөөлөгч Зулаан нарыг оролцуулан хурал хийж байна. За эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл эдгээр хүмүүсээс татгалзах хэрэгтэй. Татгалзах зүйл байна. Баггүй. Бусад оролцогч татгалзах. Баггүй. Баггүй шүүгч. За шүүх хурал эхлэхээс өмнө талуудад гаргаж өгөх санал хүсэлт нотлохонд байна. Баггүй. Баггүй шүүгч. За оролцогч талуудаас шүүгийн хилцүүлэг явуулах болон нотлохоонтой шинжлэх судалгаагаар гарах санал байна. Санал гарсан байхгүй. Баггүй санал байхгүй. Өдөр мөн. Санал байхгүй шүүгч. За та хоёр хохирчийн хувьд хоёр биенээсээ нэхэмжилж байгаа зүйл байна уу? Байхгүй наа. Хоорондоо ойлголцоод эвлэрээд очир зүг олцсон. Олсон. Хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхэд татгалзах байхгүй гэдээ ирсэн тийм үү? За дараах хэдэн зүйлийг тодруулах ёстой. За мөнх толгой хэн бэлээ? За таныг гэмтрийг үйлцэн гэмбурууга хүлээн зөвшөөрүүлэхээр хэн нэгний төлөөр талаас одоо хуурч мэхэлсээ айлгас өгдүүлсэн тийм зүйл байна уу? Баггүй. Та гэмбурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу? Тийм ээ. За тухайн хэргийг ингээ хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлсэн тохиолдолд ерөнхийдөө хэн шийдвэрлэх тухай хуулийн настай зөрчснөөс бусад тохиолдолд давзаалт гол гарах хэрэггүй гэдгийг ойлгож байгаа юм. Ойлгож байгаа. Бүрэн ойлгосон гэж ойлгож байна. За хэн ганц хос ойлгосон уу тэгээд Ойлгосон. мөн таныг хэн нэгэн шахаж дарамтлсан айлгас өгдүүлсэн зүйлчлийг хөдөлсөрөх байгаа тийм зүйл байна. Баггүй. Талууд бичгийн нотлохын үүдийн шинжлэх судлах талаар гаргах санал байна. Баггүй. Баггүй. Баггүй шүүгч. Дөнгөлт гарах үйл ажиллагаанд орё. Улсын яллагч гүйлтэй байна. Улсын яллагчийн төвлөлд шүүгч нарын гэмбүрүү болон түн төлөөлөл хэрэг баримтлалын талаар Скотерын прокурорын газрын хэрэг бүрт мөрдөн байцааг ажиллагаанд тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөхөө Ууганбат бий. Прокурорын тухай хуулийн 17 12 дугаар зүйл эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуулийн 34 7 35 22 дугаар зүйлийн нэг хэсгийг дуустал удирдлага болон хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эрүүгийн хуулийн тусгай 11 6 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан гэмтрэг үйлдсэн гээ мөнх толгой бий ганц бүх нарт холбогдох 253 3-ыг 133-ыг 110 дугаартай эрүүгийн иргэн шүүх хуралдаанд оролцсон байгаль төвлөлийг гаргаж байна. Шүүгдэгч гээ мөнх толгой бий мөнх сүх нарт эрүүгийн хуулийн тусгай 11 6 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөө хурал санаатай учруулах гэмтрэг үйлдсэн гэмбүрүүдэд тооцоололтыг гаргаж байна. Шүүгдэгч мөнх толгой ганц бүх нар нь гэмтрэг үйлдсэн гэмбүрүүгөө хүлэмжшөөрч хохирогчийн хохирчлыг барагдуулсан гомдол санд нэхэмжих зөвлөгөө мөрдөнчил ажиллагааны явцад үн зөв мэдүүлэг өгч гэмтрийг нотлоод дэмжлэг үзүүлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан хэлбэршүүлсэн журмаар хэн шийдвэрлэх тухай хүсэлтийг нь хүлээн авч тэдгээрт эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай 17 3 дугаар зүйл заасныг удирдлага болон эрүүгийн хуулийн тусгай анги 11 6 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар 501 шил тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 минут төгрөгөөр торох хэл оногдох саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул уг саналыг батлуулах саналтай байна. Гэмтргийн улмаас хохирогч гээ мөнх толгой болон би ганц бүх нарт эрүүл мэндэд хөнгөө хохирол өчирсэн байх бөгөөд хохирогч би ганц бүх болон гээ мөнх толгой нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг хэмжлэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь ялагдагчаас итгэцэд учирсан хохирол хор өшгөөний хэмжлэхгүй болохыг илэрхийлсэн байна. Хэрэгт хохирогч ганц бүхэн өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзвэл эрүүл мэндийн туслан үйлчлэгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргуулаагүй бол хэрэгт мөнх толгой нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзвэл эрүүл мэндийн туслан үйлчлэгээ авсан байх бөгөөд тус эрүүл мэндийн даатгалын сангаас 234,980 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон бөгөөд ялагдагч ганц бүхэн эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн болно. Шүүгдэгч нарыг баримтлаагүй цагдаа өрөөгүй учраас эдлэхэд орон болон тоос саналгүй байна.
Хэрхэн шийдвэрлэл ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардал гаргаагүй. Шийдвэр тогтоох хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар урд давтах хувийн талаар болсон зэргийг харах хэмжээг хөвөр өргөжлүүлэх гэсэн төгөлийг гаргаж байна. За мөнгөлцүүлээ. За шүүгдэж ганц бүхий өмгөөлөгчөөр оролцож байна. За ганц бүхий үед эрүүгийн тусгай ингээ 11.6-1 буюу бусдын бие хөнгөн гэвч санаатай учруулсан гэсэн гэмтэрэг толбогдсон. За тухайн бол мөн одоо энэ тухайн хэргийн хоригчаар бас тогтоогдсон байгаа. За тухайн гэмтэргийн үед л одоо гэм буруугаа бол ганц бүхий үед анх удаага тухайн гэмтэрэг толбогдсон. За гэм буруугаа хүлээмжшүүлсэн. За хохирогчвол ямар нэгэн байдлаар эмчилгээний зардал болон бусад сэтгэл санааны хохируулалт хэмжлэггүй. Ийм ч хэлбэршин журмаа шийдвэрлэх одоо хүсэлтийг прокурорт гаргасан байгаа. За энэ саналыг хүлээж аваад прокурорын зүгээс за эрүүгийн үеийн тусгай 11.6 заасан 500 мянган төгрөг хэмжээг торох одоо санал энэ бол одоо саналыг өмгөөлөгчд дэмжиж байна. За тэр өмгөөлөгч. За өнөөдрийн шиг хуралдаанд мөнгөтлөгийн өмгөөлөгчөөр оролцож байна. За мөнгөтлөгийн хувьд бол за хоорондоо эвлэрсэн ямар нэгэн гомдол амьсгал байхгүй. За анханаас одоос за мөрдөн шалгай ажиллагаанд бас энэ зүгээр мэдүүлэг өгсөн учраас за прокурорын шийдэнд бол эвлэрэх саналаа гаргасан. За прокурортой ялаад өгрөөд 501-жээр торох уу 500 мянгаар торох саналыг үл дэмжсэн. За мөнх тулгад оногдуулах торгуулийн ялыг за эргүү үеийн ерөнхий ангийн 5-3-ын 4 дахь хэсэг зааснаар бас хэсэгчлэн төлөвлөж өгөөч гэж бүрдгэнээс хүсэж байна. Өөр санал алгах шүүж. За шүүгдэж мөнгө тулах хэлэлцэл байна. Баггүй наа. За энд ганц хүүд хэлэлцэл байна. Баггүй. За уралдуулж асуулъя. За асууцгаж асууж. За алдааны шийдвэр гарч байна. Тогтоол гарч байна. Тогтоолыг танилцуулъя. Шийдэх тогтоол 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Сүхбаатар аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Баярбатар даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мөнгөчийн улсын яллагч Уганбат мөнгө төлөгийн өмгөөлөгч өдөр ганц өмгөөлөгчүүлээ. Ганц шүүгч ганц мөнгө төлөг нарийн оролцуулан дос шүүхийн шүүх хуралдааны А техникт нээлттэй эсэн эрүүгийн шүүх хуралдаанаар мөнгөтлөг нар талбагдах хэргийг 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянаа хэллээ. За ингээд шийдэх тогтоолын тогтоох хэсгийг танилцуулна. Шүүгдэгч Боржхон овогт Батчаргалын наран туяа авийн үе. Боржхон ганц шүүгдэгч мөнгөтлөг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохрол санаатай учруулах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан гэмтэрэг үйлцэн гэм буруутай тооцоогоо. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар шүүгдэгч ганц мөнгөтлөг нарт оногдуулсан 500 мянган төгрөгөөр торох хэлийг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосгоо. За эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торох хэлийг шүүгч тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торох хэлийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих хялбар солихыг мэдгцгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч нарт тасн сэргийл гарах хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эднүрийн баримтаа хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй иргэний хувийн бичвэрээр авагдаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч ганц мөнгөтлөг нар гомдлгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус дурдцгаа. За иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 5 эрүүл мэндийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-ийг зааснаар шүүгдэгч ганц хүнээс 234,980 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн даатгалын санд алгасгаа. За тогтоолын үнсэн сонсгосноор хүчинтэй болон оролцогчид зөвшөөрвөл эрүүгийн эрх хан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндслээр Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэлгийн давзаалт шатны шүүхэд гомдол гаргах эсэргүүцэл хүч хэрэгтэй. Даргалагч. За суцгаач. За шүүгдэгч нар ойлгосноо. Хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэхэд одоо хууль заасан нөхцөл шаардлагыг хангасан байна гэж үзээд шүүх хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж за улсын яллагчтай тохиролцсноо 500 мянган төгрөг авах хэлийг баталсан. За та хоёрын цалин хос орлого олох боломжийг харгалзан дээрх торгуулийн мөнгийг
90 хоногийн хугацаанд хэсэгчлэн дэлгүүр тогтоосоо. Ойлгов. За бас ялгч өгөөч та тодруулах зүйл байна. Байхгүй. За